Тэгээ нэг анхаарах юм бол одоо боловсролын салбар дээр нэг шилжилтийн насны үеийн хүүхдүүдийн нэг хөтөлбөр байх хэрэгтэй байдаг юм байна. Энийг бол бүр онцгой анхаарах хэрэгтэй байна. Бид нар яг энэ дээр бол хоцорсон. Одоо энэ Азийн орнууд энэ дээр их анхаарч байна. Европын орнууд бол тэр чигээр нэг үндсэн хөтөлбөртэй байдаг байхгүй. Яг нөгөө шилжилтийн нас буюу буруу зүйл татагддаг. Энэ одоо нөхцөл байдал дээр л анхаарах гэж тэрийг наадам гэж хийсэн. Одоо энэ коронавигоос болоод дуусгах чадсангүй л дээ. Тэгээд тэр цаана баригдж байгаанууд нь бол нэг гест хаус маягтай хүүхдүүд юм чинь нөгөө өрөөндөө ороод тэндээ байрлаад тэгээд энийг одоо засгийн газар боловсролын салбар дээр анхаараач. Энэ бол улсын төсвөр биш ингээд явж байгаа. Шилжилтийн насны хүүхдүүд зориулсан одоо бодлого хөтөлбөрийг одоо их хурлаар ороод баталчих хэрэгтэй. Тэр нь дандаа энэ бас бод. Өөрөө санаж байгаа нэг Баян хонгорын баг байлын бүч хийдэг гэсэн тийм. Тэр чинь бол ингээд бүх сумдаас ордог хүүхдүүд аюулгүй дуртай тийм нэг сэдв болцсон байсан байхгүй. Энэ хэсэг чинь бол үндсэндээ ингээд спорт маш том тогтцоор оройн үзэж байгаа шүү. Нэг орчин чинь юм байна. Гол юм бол энэ хэсэг дотор байгаа. Энэ бол бас улсын төсвөөс нэгдэг гэж байхгүй дандаа нөгөө спортод дуртай бизнесмэнүүдийн хөрөнгө оруулсан гол одоо хөрөнгө оруулагчийн сууж гол одоо энэ мөсний ордон гэж ярьж байгаа. Ice Arena гэдэг. Тэгэхээр юу гэж байна гэхээр бид нар чинь хамгийн их өвлийн сартай улс واخгүй. Өвлийн олимпиад цагаан хугацаа ордог. Тэр чинь нөгөө бодлого байхгүй нэ л гэсэн үг. Одоо ингээ мөсний ордонтой болчих юм бол юу гэж байна гэхээр энд жилийн 12 сар хоккей тоглоод нөгөө шорт трек гэдэг бэлтгэлээгээд стандарт. Дэлхийн стандарт. Канадын архитектур. Энэ бол яг энэ хэл тийм. Олимпик сайз. Энийг ингээ үргэлжлүүлэхэд дэмжээрэй. Улсаас дэмжихгүй бол бүх юм зогсдог нэг тийм зовлон байдаг шүү дээ. Жишээ нь бид нар энэ UFC-хэнтэй холбогдоод байгаа юм. Нөгөө файтинг хийгээд иж болж байгаа юм. One Championship-тэй холбогдоод ийм стандартын заалтаа бол бүх юм хийж болж байна гэсэн үзүүлэлт холбогдоод яваад байгаа. Маргаашаас эхлээд мөсөө хөлдөг, шалаа хөлдөөгөө тэгээ мөсөө тавиад Сургалтын өрөө, тамирчдын сургалт байгаа. Хэвлэл мэдээллийн ажиллах юм 3 өрөө. Мөн одоо олон улсын шүүгчдийг зориулсан энэ тэтгэл өрөө байна. Шууд олон улстайгаа холбогдох. Энэ телевизээрээ дамжуулаад цахим хурлаа хийгээд янз бүрийн зөвлөгөөг авах юугаа хийх тийм. Тий, тэр стандартуудыг л нэгдүгээр буу абсорбшн одоо шингээдэг юм хийсэн. Тэгээ гэрэлтүүлэг. Тэгээд нэг дээвэр таазна тэгшгэнтэй биш учраас монголчуудын мэддэггүй маш олон сорилт гарсан. Барилга байгууламж, гэрэл шийдэн, дуу, аваа гэх. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг нь бол бид нар Европ, Хойд Америк бас авсан. тэгээ энэ дандаа гэрэлүүд нь байгаа. Бид хөнгө хурж байгаа гэдэг юм. Тасны метроо Энэ 4 камер байгаа. Энэ 4 камер энэчний нэг камертай тойроод 8 туслах камертай. Тэгээ энэ суудлууд дээр янз бүрийн фай ч юм уу янз бүрийн болохоор фикс болж авч тодорхой зөөлөгө татаж авч бичлэг гин. Мөн хүн юмаа үлдээчвэл тэрийг бас юу яана. Сандал дээр юм үлдвэл. Тий. Одоо ингээд дөрвөн талд энэ тэгвэл дотор энэ талаас үзэгчээс уудаг бүрэн хянана гэсэн үг. Тийм үү. За тэгээ онооны самбар маань өөр энэ дээр байгаа. За ингээд одоо нэг мөс цэвэрлдэг машин. Хамгийн алдартай 2 машины нэг нь. Цагаан машин байж байгаа. Цагаанаар хэлгэлдэг. Мөсийг гисгээд тас болгож ирээд энэ дотор асгаад энэ танкын дотор гисгэн. Энэ танк нь болохоор хаягдл дулаанаар гисгэж байгаа эрчим хүч хэмж байгаа. Эргүүлээ системд ашигладаг. Ийм яг 9 зургийн дагуу нэржин танкуудаа усраад явж байна. Одоо энэ хажуудлын өрөөнд агаар хөргөдөг. Цагт бид нэр 75,000 м3 агарыг дээрээс нь халаагаад хөргөө конденсацлаад хуурай агаар болгож өгөх систем мөсөн дээрээсээ тэр системийг үүсгэж